За тэгэхээр түрүүчийн бичлэг маань юу яачлаа? Түрүүчийн бичлэг маань ингээд одоо үргэлжлүүлж байна. Оо яа. За үргэлжлүүлээ нууцлаарай одоо. Би хамгийн өнцгөөд нэг сайт хийсэн маа тийшээ. За тэгээ хийм байвал яах вэ гэсэн чинь тийм ээ. Хийм байвал тэр яах вэ гэж тасарцсан тийм ээ. За тэр хийм байвал энэ 5 шинж чанараа ингээд өөрийг хэмжиж үзээч гэж байгаа. Өөрийг хэмжиж үзээч тий. Өөрийг одоо тестлээд үзээч гэж байгаа юм. Тестлээд. За ийм 5 үзүүлэлтэд 25 оноо авч байгаа юм бол үнэхээр энэ 5 мундаг юм байна. Ерөөсөл алга. За хэрвээ 15-аас доош оноо авч байгаа юм бол за энэ бол аюултай шүү нөхцүүд аюултай шүү. Тэг хүн өөрийгөө мэдж байгаа шүү дээ хэдэн оноо авах вэ гэдгийг ер нь тийм ээ. Тэгээд би одоо боддог ер нь бол хамгийн амархан мэдээж амраа багштар очих нь амраа багш ингээд хэмжээл янз бүрээр сониолож мөрөлгаал ингээд уян хатан байдалч тийм байна тэгэл юм янз бүр хэмжилтийн багажаар ингээд хэмжиж болно л да. А ихтэй яг хөө тийм арга байна. Өөр бас нэг арга нь маш энгийн одоо арга бол би боддоо шүү дээ. Миний хувьд бол хамгийн энгийн арга юу гэхээр би уулан руу Google гардаг богдуул руу. Тэгэхээр дунджаар би нэг ер нь 1 цагийн дараа гардаг. Зүгээр айж явах 1 цагийн дараа гардаг. А ер нь хурдан Google гарах юм бол 45 минут төлөө миний рекорд хэд вэ? 45 минут. Яг тэр доороос нь би цаг харж байгаагүй ч гэсэн. 45 минут байсан сайдаад байгаа. Тэгэхээр зэрэг 45 минутанд ингээд өөрийнхөө одоо хамгийн максимум одоо юугаараа Google гаргасан. Тэгэхээр тэгэхэд л одоо чиний өөрөө чинь хурд тэр төвчээр за уян хатан байдлаар мэдэгдэхгүй. За уян хатан байдал гэсэн мэдэгдэн шүү дээ гүйж байгаа юм. Тэнцвэр төвчээрийн тэр мэдэгдэн байх шүү. Өөрөөр тэр үедээ ингээд гарахад ингээд 45 минут гарч чадчих юм бол одоо миний одоо яг миний хувьд миний насны хүн гэдэг ч юм уу те. Одоо миний би өөрийнхөө тухай ярьж байна тийм ээ. Хүн болгон янз бүр л байгаа. Залуу байна уу, хөшин байна уу, одоо эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу те. Янз бүрийн шалтгаанаар янз бүрийн л одоо байдаг баг. Тэгэхээр зэрэг хүн ерөнхийдөө өөрийгөө ингээд анзаараад байхад мэднэ. Миний хурд тийм байна да, хүч тийм байна да, уян хатан байдал нэг тиймэрхүү байдалтай байна. Тэнцвэр тийм байдалтай байна те. Төвчээр тийм байдал ингээд. Тэгэхээр ерөнхийдөө Google гарахад л юм мэдэгдэнэ. Тэг чин одоо амьсгаа даалс амьсгаа ам амар чин бөөлөрчих гээл тэгэл одоо дотор чин муу хараад ингээд байх юм бол за би чинь нотой байна гэсэн үг. Би тэгж хэлмээр. А тэр үед Google мэдээж амьсгаад нь тэр бол тодорхой хэмжээр уул огцом тэр баг 5.5 км шүү дээ. Өөдөө яг ингээд явах юм бол 5.5 км байдаг. 5.5 км газар гарахад амьсгаадахгүй нэж байхгүй. А гэхдээ амьсгаад ч 2 янз шүү дээ. Одоо зүгээр хэвийн одоо ачаалаад амьсгаадах нэг онд гэтэл бүр ингээд бөглөрчгөө явж чадахгүй. Зарим би бол анх бол баг доотлоод нэг эхний 1 км яваад боож өгчихсэн. Бөглөрөө дээрээс юм уу? Юу цаашаа. За боли зогсоо чинь тийм. Тэгэхээр тийм л одоо миний хүч бол муу байсан байна тэр үед бол. Тэр чи одоогоос бараг 15 жил өмнөсөн шүү дээ. Тийм л хүч муу байсан байна шүү тэр үед бол миний. Баян суусараа тийм суудлын хүчтэй болцсон байна л гэж бүргээ түнх гээд байгаа. За тэгэд яагаад дараагийн асуудал болохоор хэрвээ ингэ тоохгүй байгаа юм бол дахиад нэг 5 жил юм 10 жил өнгөрсөн дараа таны үзүүлэлт чинь 10 руу орчих шүү гэж хэлж байгаа. За тэгэл 10 руу орох юм бол тэгэл нэг эмнэлэг гэдэг юм арч явж өгөн шүү дээ. Юу тэр уул хад руу явах. Юу боди их. Тэрнээс асар их хүч гаргана мөнгө төгрөг зарцуулна. За тэгээ өвдөж хавдан. За тэгээд 10-аас доош бол тэгэл аюултай да аюултай. Тэгэхээр 10-аас доош орсоос тэгэл мэдгэл янз бүрийн асуудалд ороод зүрх одоо даралт ихслээл гэж байна. Одоо юу гэдэг нь зүрх муудлал гэдэг. Тэгэл янз бүрийн болдог шүү. Та нар мэдчихэж байгаа шүү юу болдгийг тийм ээ. За энэ тухай мэрэг дээр нь юу ч хэлсэн бэ тийм дараагийн слайд. Юу н орё тийм ээ. Тэгэхээр мэрэгд бол ингэж хэлдэг юм байна. Тийм ээ. Одоо мен энэ гэдэг дуруу өчсөн юм шиг байна. Man don't die they kill themselves гэдэг Сенека гэж хэлсэн юм байна. Тэгэхээр хүн бол өгтгөө маа. Хүн бол өөрөө одоо амьдралын буруу арга хэл байгалийн одоо хоёрыг зөрчөө хүчтэй маа гэж хэлсэн байна. Тэг өөрсдөө алдаг өгтөг биш алдаг гэж тийм амар хүн бол амиа харладаг гэж хэлж шээ. Байгалийн одоо хуулийг дагахгүй л амиа хорлолцсон адил шүү л гэж
Сенека гэж мундаг хүн хэлж байгаа. Энэ бол одоо мэдхгүй энэ номнуудыг үзээд байхад дандаа Сенека гэдэг ийм мундаг философч амьдарч ирсэн шиг байлээ. Тэр хүн бол урт наслах хэвээр эрүүл сарвал байх хэвээр. Тийм ээ. Би одоо яг мэдээж 80-20 хууль гэж өгдөг шүү дээ. 20 хууль мэдээж миний ярьж байгаа юм захирагдахгүй тэр бол өөр хуулиар явдаг. 80 хууль нь амьдралын 80 хууль яалтчгүй яадаг. 20-80 хуулиар бол хүн өөрөөрт анхаарал тавиал одоо цааш гүйж хараагаад хоолой зөө үедэл биендээ анхаарал тавиал бие хэлбэрт анхаарал тавиал хүч чад би түрүү хэлсэн тийм ээ 5 зүйл үүдэг гэдэг. Өөрийнхөө 5 шин чанартай одоо хэлбэр дүрс болоод энэ өөрийнхөө 5 шин чанартай ингээд анхаарал тавиал явах юм бол одоо өвдөж хавдахгүй тэр эрсдлээс зайлсхийх бүрэн боломжтой. Энэ бол одоо гадуур байгаа бүх бодибилдинг клубын Улаанбаатар дүүрэн клубүүд шүү. Эдний бүх багш нар ингэж л хэлж байгаа. Тийм ээ. Бүх одоо эрүүл мэндийн одоо янз бүрийн зарж байгаа одоо энэ шүлжээ гэдэг юм уу гэдэг тийм бол бүгдээрээ л хэлж байгаа. Та биендээ анхаарал тавиад би чинь яг эрүүл сарвал байх боломжтой шүү гэж хэлж байна. За тэгээд би одоо ямар санал тавьж байгаа юм бэ? Тэгэхээр зэрэг бас нэг энэ баруунч чинь болохоор энэ коуч гэх хийлдэх коуч гэдэг нэг амар жоох нэг мундаг тийм мэрэгжил гараад иржээ. Хүмүүс маш мөнгө төлдөг. Тэгээд тэр хүний одоо энэ дээр бол эрүүл мэнд, биеийн хэлбэр тус эрч хүчтэй байдал, оюун санааны сэтгэн бодох чадвар гэдэг юм уу мууцд юуж очиод хоо. Би чадахгүй байна очиж. Доор бичээрээ. Мент за эрүүл одоо оюун сэтгэл санаа одоо оюун санааны одоо хүч гэдэг ч юм уу. Энэ бүгд төр чинь ингээд анхаарал тавья гэдэг. Аюул олон юм коучуд байд юм байна. Та нар ингээд орж үзээрэй. За юм байна ингээд манай одоо өөрөө би ингэсэн ингээд Facebook руу ороод тийм ээ Facebook руу ороод за Facebook руу ороод энэ гэр бодигийн сайтаас нэвтрүүлж байгаа шүү. Тэгээд манай сайт руу орж үзээ. Биш пэйж руу орж үзээрэй. Ингээд Facebook руу орлоо. Гэр боди гэд латинаар бичлээ. Яагаад нь хурд унж байна? Хурд унжсан байна. Айгуу дааж хэлж байна. Гэр боди гэд бичих юм бол уучлаарай түрүүн гаргацдаг ч. Энэ бичлэг хийхээр ингээ хурд унаад байгаа. Бичлэг хийхээр хурд унж байгаа. Яагаад? Mobicam буруу шүү. Mobicam буруу шүү. Би өөрөө бичлэг хийхээр интернет хурд унчиж байгаа юм. Яагаад? Интернетийн нэ миний одоо энэ Charom Mobicam маань хурд унчаад байгаа юм. За ингээ гэр боди гэдэг ийм улаан ийм хүний зурагтай ийм логотой ийм одоо пэйж байгаа шүү. Ийш орж үзцгээгээрэй. За анхаарлаасанд баярлалаа.